Говьлдан аймгийн Алтаас сум төвлөрсөн эрчим хүчний системд холбогдоогүй улмаас хүүхдүүд уцны гэрэлд хичээллэж, эмнэлэг нь гарч идэнгийн гэрэлд эмчилгээ хийж байгааг манай сурвалжлах баг мэдээлсэн. За тус сумын нөхцөл байдал хүүтрэх тусам хүндэрч, сумын сургууль нь хүлдэг эрсдэлтэй тулаад байна. Гэвч Алтаас сумын цахилгаанд холбох ажлын явцын талаар салбарын яамны зүгээс болон төрийн нарийн бичгийн дарга тодорхой мэдээлэл өгч чадахгүй байна. Алтаас суманд байгаа нарны цахилгаан станц 612 кВт-ийн хүчин чадалтай. 2022 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ашиглалтанд оруулсан станц 2 жилийн хугацаанд сумыг эрчим хүчээр хангаж байсан ч цэргийн ангийн хэрэглээ нэмэгдэж станцын батарей хураагаар муудсан учраас тасралтгүй эрчим хүчээр хангаж чадахгүй болсон. Улмаар бүгд найрамд хатад ардуулсаас эрчим хүчээр хангах шийдэл гаргасан байдаг. Нийт 8 тэрбум төгрөгөөр 72 км цахилгааны шон татсан байгаа. Мөн бүгд найрамд хатад ардуулс талаас холболт хийх цахилгааны шон хил дээр тулсан. Аль аль талаас бүтээн байгуулалтын ажил дуусч одоо гэрээ хилцээрийн ажлыг хүлээж байгаа гэж сумын засаг дарга мэдээлэл өгсөн юм. Холбогдох яамд тэгээ аймгийн удирдлагуудад ингээ хүсэл тавиад ингээ явж байгаа. За тэгээд аль болохоор одоо бид нар нэг ч гэсэн хоногийн өмнө энэ импортын эрчим хүчинд холбогдох энэ ажлыг бол ингээ шуурхаалъя гэдэг байдлаар шатандаа лав гарч байгаа гэж миний хувьд бол ингээ бодож байна. Аймгийн удирдлагуудаас ихэд өдөр болгон л одоо юу гэдгийг тэр аймгийн гадаад харилцааны эхэлцийн дарагтай өдөр болгон аймгийн засаг дарга өөрөө за яаж ийн гэдгээр ингээ мэдээлэл аваад байгаа. Миний өвч гэсэн тухайн хүнтэй шууд холбогдохтойгоо за нөгөө одоо хариу ирж гин үү яаж ийн хийж гин гэдэг байдлаар ингээ явж байгаа. Товчхондоо хоёр улсын засгийн газрын хооронд гэрээ хэлцээр байгуулчих бол нэг өдрийн дотор цахилгааны холболт хийгээд Алтаас сум эрчим хүчинд холбогдох боломжтой гэсэн үг. Энэ асуудал харин засгийн газрын төвшөнд тохирч шийдвэрлэх ёстой болсон. Гэвч салбар яамны төрийн нарийн бичгийн даргад бүгд найрамдах хятад ардуулстай хэрхэн хилцээр хийж байгаа талаар тодорхой мэдээлэл алга. Энэ бол цаг хугацааны л асуудал байна. Хил холболтын шугамын татах асуудал хизээд дуусах. Энд чинь зөвхөн бидрээс хамаарахгүй шүү дээ. Хятадтайгаа ойлголцсон. За орон нутгийн засаг захиргааны хүрээнд бас гэрээ хэлцэл байгуулагдана. Шаардлагатай урдлагын газрын төвшөнд бас гэрээ хэлцэл байгуулагдана. За тэгээд Алтай хуулиастай эрчим хүчний систем компани Хятадын холбогдох эрчим хүчний компаниас цахилгаан импортлох гэрээ хэлцэл байгуулагдана. Энэ бүх ажлууд одоо ер нь бол зэрэг явж байгаа л гэж ойлгож байна. Хүүдний эрч чангарах тусам сумын нөхцөл байдал улам хүндэрч байгаа. Сургуулийн халаалт нэг хөлдвөл дулааны системийг бүхлээрэн шинжилгэхээс өөр аргагүй. Эрчим хүчний дутагдaltaй байдлаас болж эмнэлэгт хүний амнаас эрсдэхгүй гэсэн баталгаа мөн алга. За нэг үгээр цахилгааны асуудал Алтаас сумын иргэдийн хоолойнд тулсан. Харин энэ асуудалд салбар яам төдийлөн анхаарал хандуулахгүй. Энэ Хятадын талын тэр 35 кВт шугам барих энэ холболтын асуудал дээр ямар нэг барилга ухсралтын ажил байна уу гэдэг мэдээллийг бол аваагүй байна. Ер нь бол бидэрт бол Хятадын талын ажил бол дуусж байгаа гэсэн. Тэгэхээр хэрвээ энэ ажил дууссан бол зөвхөн гэрээний хилцлийн ажил үлдэж байгаа бол энэ өвөлдөө амжуулж болно гэсэн үг. Аймаг сумын удирдлагууд эрчим хүч импортлох асуудлыг шийдвэрлэх эрх зүйн боломж байхгүй. Тиймээс эрчим хүчний яам, гадаад харилцааны яам хичээл зүтгэл гаргах шаардлагатай гэсэн үг. Салбар яамны төрийн нарийн бичгийн дарга гэрээ хэлцээрийн талаар тодорхой мэдээлэл байхгүй нь Алтаас сумын асуудалд хангалттай анхаарал хандуулахгүй байгаагийн илрэл. Энэ телевизээр дагс Алтаас сумын эрчим хүчний асуудал шийдэгдэх хүртэл сурвалжлага мэдээллийг хүргэсээр болно.